Нод бол бүрэн дэмжиж байгаа юм аа. Энэ цахим мөрөөдтэй тоглоом, энэ одоо онлайн тоглоомыг бол хорхыг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ энэ технологийн хувьд яг одоо энэ хуулиараа бүрэн хорчход технологийн хувьд бид нэр энэ хуулийнхаа дагуу хяналтаа тавиад байх ийм боломж болцоо ер нь хэр байгаа юм бэ? Учирсаадаас энийг асуух гэсэн. Жишээ нь бол одоо Бүгд найрамдах Солонгос улс хуулиараа бүрэн хоригдсон юм байл. Гэхдээ 2024 оны судалгаагаар харахад Бүгд найрамдах Солонгос улсад хэдий хуулиараа 100% хоригдсон боловч эргээд маш их одоо олон хандлт авсан буюу энэ зүүн өмнөд Азитай Солонгос бол энэ мөрөөдтэй тоглоомны өөрөөр хэлбэл нууц далд хэлбэрлүүгээ маш их орцсон байна гэж ингэж одоо харагдаж байна. Тэгээ нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал нь мэдээж энэ цахим мөрөөдтэй тоглоомоо хуулиараа хорно. За нөгөө талд нь тэр бооцоод одоо тоглоомнуудыг те одоо хөл бөмбөг, сагсан бөмбөг гэх юм уу. Эднэрийгээ бас зөвшөөрлийг гаргаад ингээд энэ хоёрын хооронд уялдаа холбоог нэг талдаа хуулиараа хорсон мөртлөө нөгөө талдаа энэ бооцоод одоо бусад спортын хэлбэрийн дэмжиж явхад яг саяны л дахиад асуулт. Дахиад технологийн хувьд манайх хэр хяналт тавьж хэр одоо ойлгомжтой байж ажиллаж чадах юм бэ гэж. Бүр одоо ингээд хорсноороо улам одоо нууц далд хэлбэрт орж тэгээд далд хэлбэрт энэ залуучууд хүүхдүүд бас орох ийм одоо боломж олцсог нь бид нэр хэр одоо хоригдж хэр тавьж явж чадах юм бэ гэж. Энэ OneXBet-ийг бас нэг судалгаа гарсан байлээ. Дэлхий дээр энэ одоо платформуудыг эренблээд үзэхлээр OneXBet ер нь 3 сая 500-аас 3 сая 600-д орж байгаа юм байл. Нөгөө хандлт авдгаараа нөгөө тоглогчид, хэрэглэгчид ордгоороо. Тэгэхээр энэний чи өмнө бас одоо маш олон тийм одоо яг ижилттэй платформуд байна. 3 сая 500-д орж шít эренбэрээ. Тэгэхээр энэний одоо урд байгаа тэр эренблэгдэж байгаа олон одоо сайт энэ платформуудыг бас одоо хэр хянаж чадах юм болоо. Үндсэндээ технологийн хувьд Монгол улс хууль гаргаж болно, бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Энэ одоо хуулийг гаргахгүйгээр энэ бараг айл болгонд энэ асуудал хаалгын төгсөд орцсон байгаа шүү дээ. Хүүхэд нь, дүү нь, эр нөхөр нь тоглоом тоглодог. Энийг бол дэмжиж байгаа. Гэхдээ технологийн хувьд ер нь яг яаж одоо хоригдж, хяналт тавьж явж чадах уу гэдэг асуултыг асууя. За нэмэсрийн өчрөл сайд хариулт өгье. За энэ захин мөрөөдтэй тоглоомыг хориглох энэ хуулийг санаачилснаас хойш бол бас нэлээдгүй хилцүүлэг өрнөлөө л дөө. Тийм учраас бол мэдээж энэ хуулийн цаана эрх ашиг нь хөндөгдөж байгаа бас бүлгүүд бол байдаг. Тийм ч учраас энэ хуулийг батлахад бол нэлээдгүй одоо цаг хугацаа одоо шаардах шиг боллоо. За энэ зөвшөөрлийн хуулийн дээр бид яг энэ захин мөрөөдтэй тоглоомыг тоглох, зуучлах, за сурталчлах гэд бүх үйлдэлүүдийг хориглож байгаа. Ингэснээрээ бид нар бол нэг 60% бол бүрийн хязгаарлана гэдэг ийм эхний судалгааг бол хийсэн. За ингээд технологийн хувьд бол одоо янз бүрийн тэр VPN шиг одоо төрлийн технологи ашиглаад тоглодог. Энэ байдал тогтоогдох юм бол Монгол улс өөрөө энийг хуулиар хорьсон учраас үүн дээр бол эрүүгийн хариуцлага хүлээх асуудал яригдана. Тийм учраас хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэлийг үйлдсэн тохиолдолд бол бид нэр эрүүгийн хуулиар санкцийг нэмэгдүүлсэн. За сурталчлах болоод бусад төрлийн зарим үйлдэлүүдийг зөрчлийн хуулиар ингээд шийдвэрлээд явж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол улс бол захин мөрөөдтэй тоглоомыг хориглосон улсад тооцогдно. За ер нь Азийн улсууд бол энэ захин мөрөөдтэй тоглоомыг одоо жишээ нь захин одоо мөрөөдтэй тоглоом тэр дотроо спорт төлбөр тааварч гэдэг юм уу ингэж зарим төрлийн үйлдэлийг нь зөвшөөрөөд явдаг ийм улсууд байна. Гэхдээ одоо Азийн ихэнх улсууд бол яг энэ захин мөрөөдтэй тоглоомыг бол бүхэлд нь хориглох тал руугаа явж байгаа. Жишээ нь Сингапур бол эхлээд бол тэр төлбөр тааврыг ч юм уу спорт төлбөр тааврыг ч юм уу тухайлан одоо зөвшөөрөө явж исэн боловч өнөөдөр энэ үйлдэлүүдийг нь дотор нь одоо ангилж ялгахад бол их бэрхшээлтэй байдаг учраас энэ цахим мөрөөдтэй тоглоомыг бол бүхэлд нь хориглоё гэд бас одоо хуулиа гаргаа явж байгаа юм бэл. Тэгэхээр ер нь Азийн улсууд бол бүгдээрээ л одоо хориглох тал руу явж байна.
За Батамуулан гишүүний хэлж байгаа тэр төлбөр таавар, e-спорт бусад одоо спортын төрлөөр хөгжүүлж байгаа энэ беттинг тавьдаг буюу нөгөө үр дүнг нь урьдчилан тооцох боломжтой үйлдэлүүдийг нь өөрөө энэ нөгөө бооцоод гэж нэрлэдэг байна. Казино тэр мөрөөдөд тоглоомын шинж агуулна гэхээр үйлдэлийнх нь эцсийн үр дүн хэмжиж болдгоо. Тэр түүгээрээ ялгаатай. Тэгэхээр судалгаа бол бүрэн хийгдэж дуусаагүй. Яг энэ мөрөөдөд тоглоом дээр, төлбөр таавар дээр, бооцоо тоглоом дээр гээд. Тэгэхээр энэ судалгааг бүрэн хийж чадаагүй байж ич бид нар зарим төрлийг нь зөвшөөрөөд явчих юм бол үүн дээр нэг юм хуулийн хийдэл үүснэ. Тийм учраас эхний төвшөнд бол ингээ бүтэн хоригдолчоо. Цаашлаад бол яг тэр төлбөр тааврыг ч юм уу, спорт төлбөр тааврыг ч юм уу тухайлан зохицуулъя гэх юм бол одоо сайн зөөрөг гишүүний боловсруулж ирсэн тэр тухайлсан хуулийг гаргаад судалгааг бүрэн дүүрөө хийгээд тухайлан зохицуулах юм бол ямар нэгэн хуулийн хийдэл үүсэхгүй байна л гэдэг ийм л одоо төлөвлөгөөтэй байгаа. За энх тайвны Батамуулан гишүүн тодруулж сууя. Тий, ерөнхийдөө бол яг учир сайдын энэ оруулж ирж байгаа нэмэлт өөрчлөлтийг бол ойлгож байгаа. Зөвхөн миний асуугаад байгаа юм та хэдийн нөгөө судалгаагаар за 100% хорчлоо. Тэгэхээр нууц далд хэлбэрт буюу далд одоо мөнгө угаалтын энэ эдийн засгийн эргэлтэнд орж гадагшаа мөнгө гарах энэ одоо боломж нь хэдийн хэмжээгээр байдаг энэ талаар ер нь судалгаа байгаа юу? Би сая бас хэлсэн шүү дээ. Солонгос улс 100% хорьсон боловч 24 оны одоо энэ судалгаагаар зүүн өмнөд Аз ер нь Аз дотор хамгийн өндөр одоо хандлт авсан, оролцдог эдийн одоо хуулиараа хорсон боловч энэ тал дээр та судалгаанууд байна уу л гэж. Нууц далд хэлбэрт ороход яг ямар одоо бас аюул нүүрлэх үү? Бид бүхний технологийн хувьд чадахгүй, ойлгохгүй, араас нь одоо хүрэлцэж ажиллаж чадахгүй иймэрхүү асуудлууд байгаа юу? За ажлын хэсгээс хариулт өгье. Дөрөвдүгээр энэ дэр. За харилцаа холбооны зохицуулахаараа зохицуултын зэнэрх Т Батболд Батамуулан гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. За захин мөрөөдөө тоглоомыг хязгаарласан тохиолдолд технологийн хувьд бол үндсэндээ 3 арга хэмжээ аавна. Нэгдүгээр бол домен нэр болон IP хаягаар нь бол хандлтыг хязгаарлах арга хэмжээ авах боломжтой. Хоёрдугаарт бол гар утасны өр холбооны гар утасны дугаараар ирж байгаа бүртгэлжүүлэх болон танин баталгаажуулах кодыг бол хязгаарлах арга хэмжээ аавна. Гуравдугаарт бол тухайн аппликейшн, мөрөөдөө аппликейшнийг татах боломжийг за iOS-ийн App Store болон Android App Store дээр хязгаарлах, бусад сайтуудыг бас хязгаарлах домен нэрээр авах бүрэн техник юм бол боломжтой байна. За мөн далд хэлбэрлэлөө шилжсэн тохиолдолд За гүйцэж хариулъя. далд хэлбэрлэлөө шилжсэн тохиолдолд банкны дансуудаар нь дамжуулж хязгаарлах боломжийг энэ хуулийн дагуу бүрэн боломжтой болж байгаа юм. За Жудгийн Баярмаа гишүүн асуулт сууя.